2026 онд ордуудад шинэ өөрчлөлт, шинэ сонин, содон, сонголт бий болгоно. За эхэлцгээе. Хоньны орд. 2026 онд хоньны орд хамгийн их хүндлэгдсэн дуу хоолой нэг болно. Ухаан, төвчээр, тайван, ноён нурууг илэрхийлэх жил. Хонь ярихад хүмүүс анхаарна. Хүчээр биш, намгүй матлаа, нөлөөтэй удирлага тодорхой. Доктортой хариу үйлдэл, нас бий гүйцэн шийдвэр, ухаалаг чиглүүлгээрээ танигдана. Өмнөх жилүүдийн дарамт, сорилтыг давсны дараа 8 дугаар сараас эхлэн жилийн төгсгөл хүртэл хөнгөрөөл, чөлөөлт мэдрэгдэнэ. Тайван, итгэлтэй манлайлын жил юм байна. Үхрийн орд. 2006 он бол үхрийн ордны шинжлэл, ил тод өсөлтийн жил. Хөгжөөл, баяр хөөр, өөрчлөлтийн мөчлөг эхэлнэ. Хуучин дүр төрхөө тайлж, шинэ орчин, шинэ эхлэл, шинэ шатанд орно. Олон жилийн хүнд мэдрэмж арилж, удаан хугацаанд хоригдсон мэт байсан байдлаас чөлөөлөгдөнө. Хувийн амьдрал, хүрээлэл, бүр гэр оронч шинжлэгдэнэ. Амьдралтай, илүү гэрэлтэй, итгэлтэй холбогдох жил юм байна. Ихрийн орд. 2026 онд ихрийн орд сэтгэлгээ, мэргэжлийн чадвараараа хамгийн төлөвшсөн ордуудын нэг болно. Манлайлал, стратеги, ур чадварын жил. Ажил, бизнес, харилцаа холбоо, бие даасан санаачилгаараа онцгойрно. Хариуцлага, удирдах, ухаалгаар шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Өөрийн замаа эхлүүлэх эсвэл баттгаж олон талт байдал, ухаан, асуудал шийдэх чадвараа хүлээн зөвшөөрөгдөнө. Ихрийн ордныхан.